Улсын хурлын хамгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлтсэн улсын хурлаар батлагдсан хуулиудыг олон нийтэд таниулах зорилгоор хуулийн төлөв нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг үлээ. Энэ удаа 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан сонгуулийн тухай хуулийн талаар дэлгэрүүлэн хүргэх бэлтгэлээ. Монгол оронд үргэлжлэн ардчилсан хувьсгалын үр дүнд 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр болсон ардын хурлын депутатуудыг сонгох, орон нутгийн хурлын депутатуудыг сонгох сонгуул нь Монголын түүхэнд анх удаа олон нам оролцсон ард иргэд өөрсдөө төрөө сонгон байгуулсан түүхэн сонгуул байсан юм а. Мөн улс төрийн 6 намаас гадна олон нийтийн байгууллага хувь хүн хамт олноос нэр дэвшин өрсөлдөж Монголын түүхэнд хамгийн олон нэр дэвшигчтэй чөлөөд ардчилсан сонгуул болжээ. Анхны энэ сонгуулиас хойш Монгол улсын ерөнхийлөгчийн 6 удаагийн, Монгол улсын их хурлын 6 удаагийн сонгуул болж сонгуулийн зохион байгуулалт тогтолцоо сонгуулиас сонгуульд төгөлдөржиж боловсронгуй осоор ирсэн мөлий. Энэ жил Монгол улсын их хурлын 7 дахь удаагийн сонгуул болох юм а. Монгол улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 9-д шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох хэрэгтэй. Төрийн байгууллагад сонгогдох хэрэгтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно хэмээн заасан байдаг. Үндсэн хуулийн 3 дугаар бүлгийн 21-р зүйлийн 2-т улсын хурлын гишүүнийг Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж 4 жилийн хугацаагаар сонгоно хэмээн заасан байдаг нь ард иргэд өөрсдөө төрөө сонгон байгуулах эрхийг үндсэн хуулиар олгосон явдал юм а. Сонгуулийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Монгол Улсын их хурлын нэр бүхий гишүүдээс 2015 оны 11-р сарын 6-ны өдөр Улсын их хуралд өргөн мэдүүлсэнийг 2015 оны 12-р сарын 25-ны өдрийн Улсын их хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Өнгөрсөн Улсын их хурлын намрын чуулганаар баталсан гол хуулийн нэг бол сонгуулийн тухай нэгдсэн хууль байгаа. За энэ хуулийг бол одоо шинээр баталж гаргасан нь бол сонгуулийн одоо 4 төрлийн сонгуулийг тусдаа хуулиар зогсуулж байсныг нэгтгэхэд нэгдмэл нэг одоо хуулийн эрх зүйн зогсуулалт бий болгосноор ач холбогдолтой гэж үзэж байгаа юм аа. За энэ тусдаа сонгуулийн хуулиуд нь одоо нэр томьёо нь өөр, сонгуулийн нэрийн жагсаалтыг гаргана гэтэл өөр субъектүүд гаргадаг энэ хоорондоо бас зөрчил үүсэх жишээтэй байсан. Тийм учраас энэ сонгуулийн нэгдсэн хуулиар сонгууль зохион байгуулалттай холбоотой харилцаанууд түүнийг энэ одоо сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагааг хариуцж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг бол уялдуулахад ихээхэн чухал болсон байгаа. Маш олон зүйлийн санал зорилттой бас намуудын болон гишүүдийн хооронд байсан. Энэ бүгдийг нэгтгэх зайлшгүй шаардлага байсан. За санд нийлжсэн олон асуудлууд байсан. Энэ бүгдийг нэгтгэж бид 3 жил гарангийн хугацаанд нэлээд чамбай боловсруулсан. За тэгэхээр энэ бол өмнө мөрдөж байсан одоо тус бүрийнхэн сонгуулийн хуулийн одоо зарим ажиглагдж байсан дутагдaltaа талыг улам сайжруулсан, боловсронгуй болгосон ийм хууль гэж үзэж байгаа. Монгол улсын ерөнхийлөгчийн, Монгол улсын их хурлын, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон аймаг сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиуд тус тусдаа хуультай байсан нь нэр дэвшигч иргэд сонгуулийн тогтолцоог ойлгоход бэрхшээлтэй, сонгууль зохион байгуулж явуулах бэлтгэл ажлыг хангахтай холбогдсон өөр хоорондоо зөрчилтэй зохицуулалтанд төвөгтэй байдлыг бий болгож байсан тул сонгуулийн зохион байгуулалт бэлтгэлийн уялдааг хангах, зөрчлийг арилгах зорилгоор сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэн сонгуулийн нэг хуультай болох шаардлага үндэслэл бий болжээ. За сонгуулийн хуулиудыг нэгтгэх, за улсын их хурлын сонгуул болон орон нутгийн сонгуулийг хамтдаа явуулах асуудал бол сонгуулийн хууль тогтоомжийг боловсруулах эхний үеэс яригдж эхэлж байсан. За энийг бол дэмжиж байсан гишүүдийн хувьд бол ер нь яг бас зардал мөнгө цаг хугацаа хэмнэх зайлшгүй шаардлагатай юм а. Сонгуул гэсэн энэ орон нутгийн сонгуул болон улсын их хурлын сонгуулийг нэг дор явуулах нь бол бас олон талын ач холбогдолтой юм. Одоо тус тусад нь зарсуулдаг байсан тэр зардал бол хэмнэгдэнэ гэсэн үг. Одоо ганцхан жишээ хэлэхэд бол
хэвлэл мэдээллийн зардал байна л да. Хэвлэл мэдээллийн зардлын хувьд бол тусдаа явуулж байгаа нөхцөлд бол тус бүртэн сурталчилгаа хийх хэрэгтэй болно шүү дээ. Энийг тэгэхгүйгээр нэг баг болоод нэгдмэл нэг одоо байдлаар сурталчилгаа хийгээд явах учраас үнэхээр зардал гэмнэх тал дээр бол ач холбогдолтой. Бас нэг ач холбогдол нь бол одоо тухайн намаас одоо нэр дэвшиж байгаа улсын хурлын нэр дэвшигч. За тэгээд орон нутаг юм буюу одоо аймаг нийслэлийн сонгуул хамтдаа явагдах учраас тухайн намын мөрийн хөтөлбөрийн нэгдмэл байдал бас хангагдана гэж үзэж байгаа. Сонгуул нэр дэвшиж байгаа улс төрийн намуудын бодлого хоорондоо уялдаа байх, одоо олон түмэнтэйгээ очиж уулзах чинь бодлогоо танилцуулахдаа нэг баг болж танилцуулах гэдэг ийм уялдаа холбоог сайжрахын за мөн одоо сонгуулийн зардал ихэхийн хэмжээгээр хэмнэгдэнэ. Сонгуулийн тухай хууль нь 2 хэсэг 19 бүлэг 41 дэд бүлэг 166 зүйлтэй. Нэгдүгээр хэсэгт бүх шатны сонгуульд хамааралтай нийтлэг үндэслэл, нэр томьёоны тодорхойлолт, сонгуулийн үндсэн зарчим болон үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах зарчим, сонгуулийн хэлбэр, төрөл, сонгуулийн эрх, сонгуулийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндэс, сонгуулийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, сонгуулийн байгууллага, сонгуул зохион байгуулах эдийн засгийн үндэс, сонгуулийн сурталчилгааны эдийн засгийн үндэс, сонгогчдын нэрийн жагсаалт, сонгуулийн сурталчилгаа, саналын хуудас, санал авах ажиллагаа, санал хураалтын дүн гаргах нэгтгэх үйл ажиллагаа, санал хураалт дахин явагдах, ажиглагч, маргаан шийдвэрлэх зэрэг асуудлууд багтсан байна. Хоёрдугаар хэсэгт улсын хурлын ерөнхийлөгчийн орон нутгийн хурлын сонгуулийн тусгаалсан хэм хэмжээг наривчлан зохицуулжээ. Энэхүү сонгуулийн тухай хуульд сонгуулийн тогтолцоо нь улсын хурлын сонгуулийн хувьд улсын хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олгохын сонгуулиар 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцвүүлэх сонгуулиар тус сонгохоор заасан байдаг. Хувь тэнцвүүлэх гэдэг маань 28 суудлыг бол бид профессионалаар хуваарлаж байгаа. Саналын хуудсан дээр бол намын нэр байна, сонгуульд оролцож байгаа намын нэр байна. Нэг талд нь бол тухайн тойрогт нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн нэр байна. Тэгээ сонгогч саналын хуудасаа бүрэгтэй нэг өөрийн хүсхийг сонгохыг хүсэж байгаа намынхаа нэрийг дугуулна. За ард талд нь тухайн тойрог дээр нэр дэвшиж байгаа, нэр сонгохыг хүсэж байгаа нэр дэвшиж байгаа саналыг дугуулах юм байна. За тэгээд тэр 28 суудлыг бол тухайн улс төрийн нам сонгуульд оролцоод хэдэн хувийн санал авснаар нь суудлыг хуваарлана. Улсын хурлын 48-аас илүүгүй гишүүнийг 26 тойрогоос сонгох орон нутгийн сонгуулийн хувьд Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүнийг сонгохоор заасан. Үүнийг үндслэн аймаг тус бүрийг нэг нийслэлийг 6 тойрог, Дорногов, Говьсонбор аймгийг нэгтгэн нэг тойрог болгож улсын хурлын сонгуулийн нийт 26 тойрогтой байх. Улсын хурлын сонгуулийн тойргийн дугаар нутаг дэвсгэр төв тойрог бүрд ноогдох улсын хурлын гишүүний мандатын тоог 48 байхаар тогтоолыг баталсан. Сонгуулийн систем бол 2012 оны хор одоо улсын хурлын сонгуулийн систем батлагдсан. Сонгуулийн орон нутгийн аймаг нийслэлээр бол сонгуулийн холимог тогтолцоо байсан бол энэ жил бол мажоритар буюу сонгогчид хүнээ сонгодог энэ тогтолцоог бол улсын хурлаас баталсан байгаа. Улсын хурлын сонгуулийн тогтолцоог бол ер нь бас тодорхой хугацаанд хадгалдаг байх хэрэгтэй юм аа. Дэлхийн улс орнуудын туршлагаар харах юм бол нэг 2-3 удаагийн сонгуулиар нэг тогтолцоог бол тэр хэвээр нь хадгалж тэр тогтолцоондоо иргэд сонгогчд болон улс төрийн намууд улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа субъектуудыг дасгах зайлшгүй шаардлагатай. Тэгэхгүй бол ингээд жил болгон сонгуулийн жил болгон тогтолцоог өөрчлөд байгаа асуудал нь бол бас энэ сонгуулийн төлөвшөлтөд ардчилсан сонгуулийг явуулах төлөвшөлтөнд бол бас муугар нөлөөлдөг юм талтай. 28 одоо тэр жагсаалтаар дэвшигчдийн нэрийг сонгуулийн ерөнхий ороо тусад нь одоо нам тус бүрээс дарааллын дагуу аваад сонгогч бүрт одоо хүргэх ажлыг зохион байгуулахаар болсон байгаа. Улсын хурал аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 6 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байхаар заасан.
Үүнтэй холбогдуулан сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16-гийн 3, 16-гийн 4, 16-гийн 6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын их хурл болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байхаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн улсын хурлын ээлжид сонгуулийн саналыг 2016 оны 6 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд авахаар улсын хурлын тогтоолыг баталлаа. 6 дугаар сарын 29-ний өдөр сонгуулийн ээлжид сонгуулийн санал авах өдөр явагдахаар болсон байгаа. Энийг улсын хурл тогтоол гаргаад сая намрын чуулганы төгсгөлд баталсан байгаа. Энэхүү хуулийн намуудын зөвшөлтслөөр шийдсэн асуудал нь техникийн тооллого байсан. Техникийн тооллогын хувьд санал хураалт дууссаны дараа сум дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголтын аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам эвсэл нэр дэвшигчийн болон сонгогчдын төлөөллийг оролцуулна гэж заажээ. Тухайн сонгуулийн хуулийг хэлэлцэж явах явцад бол нам эвслийн зөвшөөрөлтөөр орсон гол заалт бол сонгуулийн хэсгүүдийнх нь бол 50 хүртэлх хувь дээр бол суглаагаар санамсаргүй сонголтын арга буюу суглаагаар суглаад 50 хүртэлх хувь дээр нь бол техникийн тооллого хийх юм гол заалтууд орсон. Өөрөөр хэлэх юм бол өмнөх улсын хурлын сонгуулийн хуулинд бол ийм хяналтын тооллого, техникийн хяналтын тооллого гэсэн ийм тооллогын асуудал зохицуулагддаг байсан. Энэ удаа бол ингээд зохицуулагдаж байгаа. Улсын намж зөвшөлдсөж хагаад сонгуулийн автомат системийг хэрэглэе. Гэхдээ автомат систем хэрэглээ сонгуулийн явсны дараа бол 50% дээр нь бол тооллого нийт хэсгийн 50% дээр нь тооллого, 50% дээр нь тооллогыгээд дүн баталгаажуулах асуудлыг бол хэрэглэе гэсэн ийм үр дүнд хөр сонгуулиуд батлагдсан байна. Техникийн тооллого явуулахд бол нэр дэвшигчдийн төлөөлөл, сонгуульд оролцсон нам эвслийн төлөөлөл, мөн иргэдийн төлөөлөл оролцож байж ил тод тоолохоор болсон ийм зохицуултыг бас оруулж өгсөн байна. Сонгуулийн тухай хуулинд орсон зарим өөрчлөлтүүдийг үзэгч танд дараах байдлаар хүргье. Нэр дэвшигчдийн гендерийн квот нь өмнөх хуулиар 20% байсныг 30% болгон нэмэгдүүлсэн. Улсын хурлын сонгуульд нэр дэвшигч аль нь ч сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал аваагүй тохиолдолд дахин сонгуул явуулдаг байсныг хассан. Нам эвсэл нийт сонгогчдын 5-аас дээш хувийн санал авч тойрогт нэр дэвшигч хамгийн багадаа нэг суудал авсан тохиолдолд тухайн нам эвсэлд мандат хуваарлах. Сонгогчдын бүртгэлийн систем бүрэн автоматчлагдсан тул анхудаа сонгогч заавал иргэний үнэмлэхээ авч очихгүйгээр зөвхөн хурууны ихийг таниулах замаар сонгуульд оролцож саналаа өгөх боломжтой болсон. Сонгуулийн маргаан шийдвэрлэх нийт хугацааг 60 хоногоос дээшгүй байхаар тогтоосон. Сонгуулийн сурчлагын хугацаа шинэ хуулиар санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлэхээр тусгасан бөгөөд хүчингүй болсон Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд бол нэр дэвшигчээр бүртгүүлсний дараа эхлүүлэхээр байсан. Сонгуулийн сурталчилгаа, зурагт самбар ухуулах хуудас, намын туг далбааг ашиглан сурталчилгаа явуулахыг санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсоодог байсныг болсон. Сонгуулийн сурталчилгаа насан туршаагүй нэг сонгуулийн сурталчилгаанд татан оролцоолохыг хориглохоор байсныг насанд хүрсэн эсхийг мэдэх боломжгүй хэрэгжүүлэхэд төвөгтэй зохицуулалт тул хасжээ. Захим хуудас, захим шуудан ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах боломжтой болсон. Сурталчилгааны хэвлэмэл материалын хэмжээ 3 хэвлэлийн хуудас сонин, 3 хэвлэлийн хуудас сэтгүүл, 2 хэвлэлийн хуудас ухуулах болон зурагт хуудас, 2 хэвлэлийн хуудас нэр дэвшигчийн намтар, 3 хэвлэлийн хуудас хийсэн ажлын тайлан байна. Улсын хурлд суудлгүй улс төрийн намуудын оролцоо ерөнхийлөгчийн сонгуульд байдаггүй байсан бол эдгээр намууд дангаараа болон хамтран ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэмжиж оролцох боломжийг нээж өгчээ. Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө улсын дэжүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй болсон зэрэг олон өөрчлөлтүүд орсон юм а. Монгол Улсын иргэн бий иргэн таач бас Монгол төрөө хүндэтгэж хуулиад эдэлж амьдарцгаая. Сонгуулийн кампанит ажлын зардлыг бодиттой байлгах, хамгийн бага хэмжээнд хүртэл байлгах, багасгах чиглэлээр шинээр зохицуулт хийсэн. Ингэхдээ сонгуулийн зардлын их үүсвэрийг тодорхой зааж өгсөн байна. Тухайлбал хандив, намын өөрийн хөрөнгө,
нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө гэх мэт. Ингэснээр сонгууль зарцуулагдаж байгаа мөнгө заавал хяналттай байх үндсэн зарчим хангагдах чухал алхам болох бөгөөд сонгууль нэр дэвшигчдийг нэг гараанаас гарах боломжийг хангах нөхцөл бүрдэж байгаамаа. За сонгуулийн нэгдсэн хуулиар юуны түрүүн сонгуулийн санхүүжилтийн асуудлыг наривчилж өгсөн байгаа. Өмнөх хоёр сонгуулийг харьцуулах юм бол улсын хурлд гарч байгаа зардлаараа дахин нэмэгдсэн байх жишээтэй. Сонгуульд нөлөөлөх мөнгөний хүчин зүйл бол эрс нэмэгдсэн. Сонгуульд энэ байдлаар ингээд цаашаа явах юм бол сонгуульд шинээр нэр дэвших хүмүүс за мөн одоо залуучууд, эмэгтэйчүүд бол нэр дэвшихэд их бэрхшээлтэй болох байдалтай. За сонгуульд нөлөөлөх мөнгөний хүчин зүйл ихсэх нь өөрөө эргээд сонгуулиар дамжуулан одоо сонгогдсон хүмүүс нэр дэвшигчд маань, улс төрийн намууд маань хандивлагчаас хараадуулах авилгалын их усүр бий болох боломжтой. Тийм учраас энэ сонгуулийн санхүүжилтийг ил тод болох, хариуцлагатай болох, тайлагнадаг болох. За мөн сонгуулийн санхүүжилтийн талаар зохицуултыг зөрчсөн байх юм бол хариуцлага нь өндөр байх гэсэн энэ асуудлуудыг илүү наривчилж өгсөн байгаа. Санхүүжилтийн хувьд бол 3 зүйлээр бид нар бас энэ байдлыг багасгах зүйтэй гэж байна. Нэгдүгээр санхүүжилтийг ил тод болгоод ерөнхийдөө сонгуулийн санхүүжилтийг бол нэг дансаар сонгуулийн бүхэл жилийн туршид бол нэг дансаар тодорхой хугацаанд авчих. Хоёрдугаарт сонгуулийн санхүүжилтийг нэг компани бол нэг хувнээс авах мөнгөний хэмжээг бол тодорхой хэмжээгээр хэтэрхий бага буюу хэтэрхий их байлгаж болохгүй дунджийг нь авч үзэх зүйтэй юм. Хэтэрхий бага болохоор хэтэрхий одоо тэр нь хуурамч маягаар хуваагдаж авах магадaltaй. Хэтэрхий их бол сонгуулийн санхүүжилтийн ил тод тонглог байдлыг хангахгүй учраас боломжийн хэмжээнд бол нэмэгдүүлж өгсөн байгаа. За шинэ бол аж ахуй нэгжээс бол 15 сая, хувнаас 3 сая төгрөг байхаар төгсөж өгсөн байгаа. За 3 дахь хязгаарлалт нь бол сонгуулийн санхүүжилтийн зардлын дээд хязгаарыг тогтоох гэсэн байна. Сонгуулийн зардлын дээд хэмжээг сонгуулийн ерөнхий хороо тогтоодог байсан бол одоо төрийн аудитын дээд байгууллага сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан санал авах өдрөөс 120-оос доошгүйх нь өмнө тогтоохоор өөрчилжээ. Хууль заасан шалгууруудыг харгалзаж үзээд одоо 26 тойргоор нь тойрог бүрт нэг нэр дэвшээр зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоосон байж байгаа. За энэ хэмжээнд бол 170-аас 388 саяын хооронд хэлбэлцэлтэйгээр тогтогдсон байж байгаа. За 41-ийн 2 дугаар залтаар улсын хурлд намын эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоохоор болсон. За үүнд бол энэ бол хууль заасан одоо зааж өгсөн нэлээд хэдэн зардлуудын харгалзаж үзээд тэдгээрийн нэгжүүдийг хууль заасан харилцаа холбооны зохицуулах хороо, улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын статистик бүртгэлийн ерөнхий газруудын одоо тоо баримтнуудаас баталгаажуулж авсныхаа үндсээр арчлалынхаа дагуу тогтоогоод намын эвслээс 2016 оны улсын хурлын сонгуульд намын эвслүүд одоо 3.4 тэрбум төгрөг зарцуулах дээд хэмжээтэй байна. Энэ 3.4 тэрбум төгрөгийн хэмжээнд одоо сонгуулийн зардлаа зарцуулах ёстой гэж тогтоосон байж байгаа. Харин тойрогт нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг дараах байдлаар тогтоожээ. Архангай аймаг 181 сая, Баян Улгийн аймаг 173 сая, Баян Онгор аймаг 187 сая, Булган аймаг 199 сая, Говь Алтай аймаг 223 сая, Дорноговь Гомсомбор аймаг 247 сая, Дорнод аймаг 184 сая, Дундговь аймаг 190 сая, Завхай аймаг 172 сая, Өвөр Хангай аймаг 197 сая, Өмнөговь аймаг 246 сая, Сүхбаатар аймаг 206 сая, Сэлэнг аймаг 186 сая, Төв аймаг 187 сая, Увс аймаг 171 сая, Ховд аймаг 174 сая, Хөвсгөл аймаг 114 сая, Хинтээ аймаг 176 сая, Дархан уул аймаг 208 сая, Орхон аймаг 206 сая, Хан уул, Баг хангай, Багнуур дүүрэг 329 сая, Баянзүрх, Налайх дүүрэг 378 сая, Сүхбаатар дүүрэг 286 сая, Шингэлтэй дүүрэг 302 сая, Баянгол дүүрэг 346 сая, Сонгон хайрхан дүүрэг 341 сая төгрөг тус тус байхаар тогтоожээ. За мөн төсөндгийн 3 заасны дагуу орон нутгийн сонгуулийн намын эвсэл болон нэр дэвшигчийн сонгуулийн зардлын хэмжээг тогтоохоор одоо төр аудитын байгууллагын орон нутгийн дах салбарууд бас одоо яг тогтоохоор аргачлалынхаа дагуу ажиллаж байна. Энэ тогтоосон хэмжээ бол хууль заасны дагуу одоо санал авах өдрөөс 90 хоногийн өмнө зарлагдах ёстой байж байгаа.
Сонгуулийн мөнгө хандивын дээд хэмжээ иргэний хувьд 3 сая, хуулийн этгээдийн хувьд 15 сая төгрөг байх ба нэг иргэн хуулийн этгээд жилд зөвхөн нэг удаа хандив өгч байхаар тусгасан. Мөнгөн бус хандивыг зөвхөн нэр дэвшигчид өгөх бөгөөд үүнд үл хөдлөх болон хөдлөхөд хөрөнгийг үн төлбөргүй ашиглуулах, эзэмшүүлэх болон үн төлбөргүй үйлчилгээг хамааруулжээ. Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс 1 хоногийн өмнө дуусгах бол ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс 1 хоногийн өмнө дуусгахаар зохицуулжээ. Сурталчилгааны хугацаа бол нэлээд богиносж байгаа. 18 хоногийн хугацаанд бол сонгуулийн сурталчилгаагаа тухайн тойргууд дээр хийх. Нэр дэвшигч маань бол нэг зэрэг одоо 18 хоногийн өмнө нөөцлөө сурталчилгаагаа хийх юм хуулийн зохицуулалт орсон байгаа. Өмнөх одоо сонгуулиудаар бол манай нэг практик бол сонгуулийн сурталчилгаа бол өмнөх өдрийн 0 цагаас дуусдаг байсан. Түүнээс өмнө бол сонгуулийн сурталчилгааныхаа бүх зүйлүүдийг хаагаад нэвтрүүлэг одоо сурталчилгааны материалууд энтрийг бол буулгадаг байсан бол энэ удаа сурталчилгааны самбар балка зураг тууц сурталчилгааны самбар балка зураг тууц гэх мэтлэнгийн зүйлүүдийг бол буулгахгүй байж болно гэсэн юм хуулийн заалтууд орсон. Сонгуулийн сурталчилгааны хугацаа эхэлснээс хойш тус бүрт нь одоо аливаа этгээдэд сонгогчдын одоо саналыг татах зорилгоор хууль бус сурталчилгаа хийх асуудлыг бол хориглосон заалтууд бол сонгуулийн хуульд нь тодорхой байж байгаа. За энэ бол өмнөх одоо 2012 оны хуулинд байсан заалт бол үндсэндээ тэр хэвээр орсон. Энийг бол одоо сонгогч олон түмэнд анхаарах ёстой. Сонгууль нэр дэвших гэж байгаа сууч анхаарах ёстой. Нам эвсэлвч анхаарах ёстой. Хэрвээ одоо ингээд хугацаанаас өмнө хууль бус зүйл хийх юм бол энэ бол одоо бас эргээд тухайн нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах хүртэл одоо тийм арга хэмжээ авах хуулийн зохицуулт байгаа гэдгийг хэлье. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах сонгуулийн сурталчилгааг наривчлан зохицуулж мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн хоногт гаргах нийт хугацаа 60 минутын 25%-аас илүүгүй хөв буюу 15 минут нь нэг нам эвсэл болон нэг нэр дэвшигчид ногдохоор зохицуулсан ба хамт явагдаж байгаа сонгуулийн хувьд дээрх хугацаа сонгууль тус бүрт хамаарах юм а. Сонгуулийн үеэр өмнө нь далд сурталчилгаа, за бие бинийгээ маш ихээр гүтгэх асуудлууд явагддаг байсан бол энийг эзэнтэй болгож байгаа. Тухайлбал энэ нэр дэвшигч улс төрийн намуудын сонгуулийн сурталчилгаа бол заавал хаягтай байна. Сонин хэвлэлээр бол нэр хаяг нь байна. За мөн радиод бол эхлэл дунд төгсгөлд нь бол заавал энэ хаягийг хэлэх ёстой. За мөн телевизд бол заавал энэ тэр нэр дэвшигчийн одоо сурталчилгааны материал тэр улс төрийн намынх гэдэг энэ танигдах нэр хаяг нь бол байнга байх юм. Ингэснээрээ бол бас эзэнтэй хариуцлагатай болгож байгаа. Байнгын бус ажиллагаатай сонгуулийн хорооны ажилтнууд нь төрийн үйлчилгээний болон захиргааны албах хаагч байх бөгөөд тэдний тухай мэдээллийн санг сонгуулийн ерөнхий хороо бүрдүүлж хууль тогтоомжийн сургалтанд хамруулсан байх юм а. За одоогийн нэгдсэн хуулийн зохицуулалтаар бол төрийн захиргааны албан хаагчид, төрийн үйлчилгээний албан хаагчид энэ сонгуулийн байгууллагад ажиллахын боломжтой болсон байгаа. Сонгуулийн ерөнхий хорон дээр бол энэ сонгуулийн хороонд ажиллах хүмүүсийн нэгдсэн санг байгуулад энэ сангаасаа бол аймаг нийслэлийн сонгуулийн хороо, сум дүүргийн сонгуулийн хороо, за тэгээд хэсэгт бол зохион байгуулагч, ахлах зохион байгуулагч, ахлах зохион байгуулагч гэсэн хүмүүс ажиллах байгаа. Эдгээр энэ 20 гаруй мянган хүний сонгуулийн нэгдсэн мэдээллийн санг бол сонгуулийн ерөнхий хороо бүрдүүлээ, сургалт явуулаад эндээс энэ сонгуулийн хороотод ажиллах хүмүүс маань бэлтгэж гарах нэ гэж ингэж ойлгож болохоор байгаа. Мөн хуулинд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг нийслэл сум дүүрэг баг хороо сонгуулийн хэсэг тус бүрээр нэгтгэн гаргаж сонгуулийн жилийн 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж сонгуул дуустал өөрийн захим хуудастай байрлуулна гэж заасантай холбогдуулан сонгогчдын нэрийн жагсаалтыг улсын бүртгэлийн ерөнхий газар өөрийн захим хуудаснаа байршуулжээ. Сонгуулийн тухай хуулинд орсон зарим зүйл залтаас дэлгэрүүлэн хүргэе. 3 дугаар зүйл хуулийн нэр томьёоны тодорхойлолт.
Сонгуулийн эрх бүхий иргэн гэж 18 нас хүрсэн, иргэний бүртгэлд бүртгүүлсэн эрх зүйн бүрэн чадамжтай Монгол улсын иргэнийг. Сонгогч гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэнийг. Нэр дэвшигч гэж энэ хуульд заасан журмын дагуу тухайн сонгуульд нэр дэвшиж бүртгүүлсэн нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг. 8 дугаар бүлэг сонгогчдын нэрийн жагсаалт. 61-р зүйл сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх. Сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт хаягийн бүртгэл бүхий сонгогчийн нэр, эцэг эхийн нэр, нас хувьс, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг гэсэн дараалалаар бүртгэх бөгөөд сонгогчийг оршин суугаа газрын хаягийн дагуу бичнэ. Захин хэлбэр бүхий сонгогчдын нэрийн жагсаалт нь иргэний биеийн давхцахгүй өгөгдөл гарын хурууны хээний мэдээлэлд үндэслэсэн байна. Сонгогчийг сонгуулийн зөвхөн нэг хэсэгт бүртгэнэ. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага захин хуудасд байрласан сонгогчдын нэрийн жагсаалтад өөрт нь холбогдолтой мэдээлэлтэй сонгогчийг танилцах боломжоор хангасан байна. 64-р зүйл сонгогчдын нэрийн жагсаалтад холбогдсон гомдлыг шийдвэрлэх журам. Сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн бол өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана. Улсын бүртгэлийн холбогдох байгууллага иргэний бүртгэлийн мэдээллийн улсын санг үндэслэн гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар лавлгаа гаргах ба уг лавлгааг үндэслэн санал авах байрны дэргэд ажиллах улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан эсвэл улсын бүртгэгч тухайн сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг 3 хоногийн дотор сонгогчийн нэрийн жагсаалтад оруулна. Энэхүү хуульд зааснаас бусад үндслээр сонгогчийн нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно. 65 дугаар зүйл сонгогч шилжих. Сонгогч өөрийн байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт санал өгнө. Сонгогч шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ тухай хүсэлтэд өөрийн байнга оршин суугаа газрын харьяа санал авах байранд бичгээр гаргах бөгөөд санал авах байр энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ. Сонгогч шилжсэн бол сонгогчдын нэрийн жагсаалт дахь тухайн сонгогчийн нэрийн ард шилжив гэсэн тэмдэглэгийг хийнэ. Сонгогч шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө шилжих хуудасаа өгөх бөгөөд түүнийг санал авах байр улсын бүртгэлийн холбогдох байгууллагад хүргүүлнэ. Шилжин ирсэн сонгогчийг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэнэ. Сонгогчийн шилжилтийг санал авах өдрөөс 14 хоногийн өмнө зогсооно. Сонгогчийн шилжилтийг аймаг болон нийслэл дотор хийхийг хориглоно. Шилжин ирсэн сонгогч зөвхөн улсын хурал ерөнхийлөгчийн сонгуульд санал өгнө. 66 дугаар зүйл иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох. Иргэдийг засаг захиргааны нэгжээс өөр нэгжиж шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож санал авах өдрийн дараах өдөр сэргэнэ. Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох зохицуулт нь улсын хурал ерөнхийлөгчийн сонгуулийн ээлжид бус сонгуульд орон нутгийн хурлын сонгуулийн зөвхөн ээлжид сонгуульд хамаарна. Хуулийн заасны дагуу бол одоо яг нэг Улаанбаатараас Хөдөө аймагч гэдэг юм уу те Хөдөө аймагаас Улаанбаатар руу ч гэдэг юм уу нэг засаг захиргааны нэгжид шилжүүлэг бол одоо бол хийж болно 60 хоногийн өмнө бол зогсох байгаа. Энээс өмнө бол шилжүүлгээ хийгээ явах юм бол ийм боломжтой гэж ойлгож байна. За сонгогчдын хувьд бол бас энэ юутай шилжүүлэгтэйгээ холбож ойлгоод байдаг тийм асуудал бол байхгүй. Нэрийн жагсаалтанд орсон сонгогч маань бол тухайн хэсгээс өөр хэсэг рүү шилжихдээ 14 хоногийн өмнө шилжих боломжтой байгаа. 14 хоногийн өмнө. Энийг л анхаарах юм шаардлага байж байгаа. Хууль батлагдсантай холбогдуулан өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2011 оны 12 дугаар сарын 15-нд шинжилэн баталсан Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай 2012 оны 4 дугаар сарын 27-ны өдөр баталсан нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай 2012 оны 9 дугаар сарын 14-нд баталсан аймаг сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай 2012 оны 12 дугаар сарын 21-нд шинжилэн баталсан Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиудыг тус хүчингүй болголоо. Сонгуулийн одоо нэгдсэн хуультай болсноор сонгуульд оролцох гэж байгаа сонгогчд мөн одоо сонгуулийн эргэцийн асуудлаар нэгдмэл нэг л гарын агуулгатай болж байна гэсэн үг. Жишээлбэл одоо 10 сарын сүүлчээр сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болно, сонгуул болно. За дараа нь 17 онд бол ерөнхийлөгчийн сонгуул явагдана. Эдгээр сонгуулиуд дээр бол сонгогч иргэн бол нэг л хуулийг судлаад орох ёстой. Сонгуул өөрөө процесс. Энэ процессыг бол хэн нэгэн одоо сонгуулийг зохион байгуулж байгаа байгууллагын дарга ч юм уу тэнд
зохион байгуулж байгаа хүмүүсийн үзмжийг шийдэхээсгүй. Тийм учраас энэ сонгуулийн процесс нь хоёрдмол утгагүй ойлгомжтой байхын зохицуултууд энэ сонгуулийн хуулинд бол наривчилж орсон байгаа. За сонгуулийн энэ хууль тодорхой ойлгомжтой болсноор сонгуул зохион байгуулахад маргаан гарах нь багасна. За мөн одоо сонгуул шударга хуулийн дагуу явахад ихээхэн төхөмтэй болж байгаа юм аа. 8 оноос ажилласан ажлын хэсэг бол 12 онд бол сонгуулийн 6 хууль баталсан ба улсын хурлын сонгуулийн тухай хууль, орон нутгийн сонгуулийн тухай хууль, за тэгээд сонгуулийн автоматжуулсан системийн тухай, сонгуулийн төв байгуулалтын тухай хууль гэдэг нь ерөнхий хэсгийн сонгуулийн тухай хууль гэдэг ингээд 6 хуулийг нэгтгэж боловсруулсан нэлээд тийм нүсэр тийм хууль болсон талтай. Гэхдээ ер нь бол сонгуул явагдах бүх процесс бол нэг ижил зарчмаар явагддаг учраас энийг нэгтгэснээрээ бас сонгуул явуулах үйл ажиллагаа зохион байгуулж байгаа улсууд нэлээд төхөн болсон талтай гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийг үзэгч та парламент цэгийн Legal Info захим сайтуудаас бүрэн ихээр татаж үзэхээс гадна 2016 оны 1-р сарын 22-ны өдөр хэвлэгдсэн төрийн мэдээлэл эмэгтгэл сэтгүүлийн 4-р дугаараас бүрэн ихээр нь үзэх боломжтой. Улсын хурлын хамгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэн хүргэдэг хуулийн төлөв нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар сонгуулийн тухай хуулийн талаар дэлгэрүүлэн хүргэлээ. Бидний бэлтгэсэн нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуул үзсэн үзэгч танд баярлалаа.